сайн байцгаана уу? Шинэхэн подкастын манай энэ удаагийн дугаараараа бид үндсэн хууль, эрх мэдлийн хуваарлалт, за цаашлаад төрийн асуудлыг хөнтөхөөр нэгэн хүндэтэй зочноо ирсэн юм аа. Ингээд улс төр судлаач Дэлгэрмаа манай энэ удаагийн подкастын зочноор ирлээ. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд урьсанд их баярлалаа. За баярлалаа. За тэгээ хоёлаа шууд сонсогчтой ойлгомжтойгоор одоогийн ардчилсан тогтолцоороо шилжүүлж авчрахын тулд үндсэн хуулиа зохиож ирсэн те. Ямар нийгмийг бүтээхийн тулд энэ үндсэн хуулийн одоо зүйл заалтуудыг нэг бүрчлэн суулгаж ажиллаваа гэдэг дээр та бас бидэнд түүх хуваалцаач. Үндсэн хуулийн түүхийг ярина гэвэл хэдэн өдрийн цэрэн долгорын үдшилтгийг би энд өнгөрөх баг. Маш товчтой Монгол улсын үндсэн хууль ямар нөхцөлд боловсрогдож ямар одоо байдлаар батлагдсан гэдэг маш товчхон зүйлийг хэлэх юм бол 1989 оны одоо цагаан морин жилийн ардсан хувьсгалын дараа тэрнээс өмнө бас Монголын хөгжлийн загвар ямар байх вэ гэд үндсэндээ одоо тийм социалист үзэл сурталтай эрдэмтдийн бүлэгт одоо нэргүй доктор байсан тэр бүлэгт би ажиллаж исэн эрдэмтдийн бүлэгт. Тэгээ тэр үед л одоо Монголыг яаж одоо бид нар энэ нэг орчин үеийн иргэншсэн чөлөөт ийм нийгэм рүү аажмаар одоо шилжих тийм нийгмийг цогцлон байгуулах тухай бид нар их маргалдаж янз бүрийн одоо онол концепц боловсруулж ажилладаг байсан л да. Тэгээ улсын бахварлаас байгуулагдсан ажлын хэсэгт бол одоо гол үндсэн хуулийг боловсруулсан хүн чимэдгүй л да. Тэгэл мэдээж хэрэг одоо бид нар залуучууд зөвлөхүүд улсын бахварлын зөвлөхүүд багт нь ороод ингээд үндсэн хуулийн дээр ажиллаж ах явцад бол юу ажиглагдсан бэ гэхээр мэдээж хэрэг бид нар бол одоо энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгэм нэг нам бүхий одоо Монгол Ард Хувьсгалт нам гэсэн 70 жил замдсан ийм одоо улс төрийн тогтолцооноос чөлөөт арчилсан одоо хүний эрхийг дээдлсэн олон нам бүхий ийм тогтолцоо руу шилжихийн тулд ямар одоо үндсэн хуультай байх ёстой вэ гэд үндсэндээ бол одоо одоогийн хэлээр копи паст хийж гисэн л дээ хуулбарлах ямар одоо нийгмийг бид нар цогцлоох гэж байгаа гэсэн утгаар олон янзын олон төрлийн одоо зөвлөхүүд Америкийн нэгдсэн улсаас холбооны бүгд найрамд Герман улсаас их олон газраас ирж зөвлөгөө өгдөг байсан. Тэгээ мэдээж хэрэг одоо бид нар тэр хуулийг одоо хуулийн ихийг боловсруулж авах явцад бол одоо Монголын нэрт хуульч Чимэдгаан өөрийнх нь тэр хувийнх нь үзэл санаа бол маш их шингэж явсан явдал бол байдаг. Тэр болгонтой одоо жишээлбэл миний хувьд бол санал нийлдэггүй байсан. Тэгээд би ч нөгөө улсын бахварлын эдийн засгийн байнгын орооны инх сайхнаар ахлуулсан тэр байнгын ороон зөвлөхөр ажиллаж байсан учраас үндсэн хуулинд бол тэр болгоно нэг тийм эдийн засгийн одоо том асуудлууд бол тусагдаагүй. Ер нь бол одоо бид нар гол одоо үзэл баримтлалын хамгийн чухал асуудлууд бол парламентын засаглалтай байх юм уу, ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу? Улс төрийн нам гэдэг нэр томьёог үндсэн хуулинд аль болохоор оруулахгүй байх. Учир нь 70 жил одоо нэг намаар удирдуулсан ийм нийгэм. Аль болохоор одоо энэ улс төрийн нам гэдэг үгийг л энэ үндсэн хуулинд шингээж нэг тусахгүй байх юмсан гэсэн тийм одоо их чин ирмэлзэл байсан л да. Тэгээ өнөөдрийн энэ өндөрлөгөөс ингээ харахад бол бид нар за яг улсын баг хурал дээр үндсэндээ төвлөрч исэн энэ үндсэн хууль маань явсаар агаад ардын хурлын одоо их олон хоногоор хилцсэн үндсэн хууль маань одоо нийт ард түмнэр хилцсэн ийм том үйл явц болоод явцсан. За тэгэл тэр үеийн одоо сэтгэл хөдлөлөөр үндсэн хуулийн асуудалд маш их хандж ирсэн. Одоо жишээл газрын тухай одоо газар Монгол хүний одоо өмчлөл байх ёстой зүйл үү? Эсвэл энэ маань одоо ингээд тусгаар тогтнолтой холбоотой ийм асуудал байх уу гэхээр л одоо нэг ардын хурлын депутат босоод эх орон газар нутаг газар шороо гэл шүлэг унших жишээтэй одоо тэгтлээ одоо сэтгэл хөдлөлд автж исэн
үндсэн хуулийн одоо зүйл заалтууд өөрчлөгдөж ирсэн явдлууд бол бий л дээ. Тэгээ харамсалтай нь одоо яг энэ нэг сэтгэл хөдлөлтөө автжсэн энэ бүх зүйл маань өнөөдөр үндсэн хуулинд ингээд шингэсэн учраас өнөөдөр магадгүй маш их тийм засаглалын хямралын шинж симптомууд илэрч байна л да. Манайх ч н одоо жишээлбэл ерөнхийлөгчийн засаглалтаа ус юм уу? Парламентын засаглалтаа ус юм уу? Эсвэл хагас ерөнхийлөгчийн засаглалтаа ус юм уу гэсэн асуудал. Тэгэхээр одоо их олон улс төр судлалын ном зохиолуудад энэ дэлхийн эрдэмтэд бол Монголыг хагас ерөнхийлөгчийн засаглалтаа орон гэж ингэж үздэг. За эндээс асуухад одоо яг хагас ерөнхийлөгчийн засаглалтай тэгсэн мөртлөө парламенттай ийм холимог тогтолцоотой улс хэр олон байдгийг юу. Тэгэд яг ингээд ном зохиол ингээд уншиж судлахаар зэрэг бас төдийлөн амжилттай явдаггүй энэ эрх мэдлийн хуваарлт тэнцвэр алдагддаг хин нь одоо хариуцлагыг хүлээх хинч гэдэг юм уу тодорхой бус болгочдөг гэж яриад байгаа хгүй. Тэгэхээр бид нар одоо жирийн иргэд бид нар үндсэн хуулинд яг хагас ерөнхийлөгчийн засаглалтаа гэдэг үг бол байхгүй байх гэж бодоод байгаа. Тийм ээ? Гэхдээ эрх мэдлийн хуваарлт нь тийм хэмжээнд аваачсан юм уу гэдэг ийм л одоо нэг ойлголт яваад байна л та. За тэгээ манай үндсэн хуулийн 20 дугаар зүйлд бол маш тодорхой заасан байгаа л да. Төрийн эрх барих дээд байгууллага бол улсын их хурлаа. Бүх ард түмнээс сонгогдсон одоо гишүүдээс ингэж бүрдсэн гэд заасан. Тэгэхээр манай бүх хүмүүс бол Монгол улс бол парламентын засаглалтаа улсаа. Одоо парламентын дархлааны асуудал бол өнөөдөр өөрөө маш чухал байна. Одоо ерөнхийлөгч жишээлбэл санаачлах ёсгүй хуулийг санаачлаад тэгээд одоо ямар хардталт нийгэмд үүсэж байна вэ гэхээр өөрт нь тааламжгүй ч гэдэг юм одоо ерөнхийлөгчийн бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах одоо ёс зүйн алдаа дутагдaltaж гэдэг юм уу янз бүрийн одоо үндэслэл гаргаж хагаад гишүүдийг эгүүлэн татах юм бол нөгөө парламентын дархлаа гэдэг юм чинь алга болох гэдэг байна гэсэн тийм өнцгөөс их сонин өнцгөөс тайлбарлаж илээ л дээ. Тэгэхээр би бол зүгээр энийг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ер нь бол зүгээр дэлхийн аль ч улсад ямар нэгэн байдлаар их хурлын одоо парламентын гишүүдийг эгүүлэн татах асуудал бол байдаг. Энээс одоо гишүүд бол мэдээж хэрэг одоо маш их өндөр үнцээр гарч ирсэн гишүүд бол өөрсдөө эгүүлэн татах асуудал дээр хэмзэг хандах нь ойлгомжтой. Гэхдээ үнцэн гэдгийг та яг юу хэлчих тодтоод одоо үн цэнээр гарч ирсэн. Одоо үн цэнээр гарна гэдэг бол ялангуяа одоо манай бид нар ч одоо их олон сонгуулийг үндсэндээ 90 оноос хойш анхны чөлөө тарьсан сонгуулиас хойш маш олон ерөнхийлөгчийн болон их хурлын болон орон нутгийн сонгуулийг үзлээ. Тэгээ энэ бүгдэд бол ер нь бол зүгээр одоо маш өндөр үн цэн гэдэг нь бол бараг л одоо энэ сонгуулиас хамаарч Монгол улсын хувь заяа шийдэгдэх гэж байна уугүй юу гэдэгтээ тултлаа одоо улс төрийн намууд бол туйлширч шít. Тийм. Тэм учраас ер нь аль ч улсад бол мэдээж хэрэг эрх мэдлийн төлөөх одоо энэ тэмцэлд бол өөр их суудл болгон үн цэнтэй байдаг гэдэг утгаараа бол тэгж бас үнэлж болно л доо. Гэхдээ манай үндсэн хуулийг ингээд эргээд харах юм бол одоо яг тэр би нэг ардын хурлын тэр танхимыг хэлсэн шүү дээ. Ямар уур амьсгалаар хилцэж исэн бэ. Тэгэхээр одоо жишээлбэл үндсэн хуулинд бол анх нэгэнд бид нар парламентын засаглалтаа орныг сонгож байгаа юм бол ерөнхийлөгчөө буюу төрийн тэргүүнээ бид нар яаж сонгох вэ гэхээр одоо их хурлаасаа сонгож яа гэсэн ийм заалт байх жишээтэй. Гэтэл бол тэгэл нөгөө депутатуудын сэтгэл хөдлөлөөр үгүй энэ ч одоо төрийн тэргүүнээ бид нар ч одоо яаж энэ нэг 76 хүнээс сонгож явах юм. Энэ хүнийг бол одоо бүх ард түмнээс сонгох ёстой гэд. Тэгээ бүх ард түмнээс сонгох болсон жишээтэй. Тэгэхээр бүх ард түмнээс сонгогдсон одоо ерөнхийлөгч гэдэг маань саяхан бас манай ерөнхийлөгч хүртэл өөрөө хэллээ. Та нар бол тодорхой тойрог. Эсвэл намын жагсаалтаар орж ирсэн ийм төлөөлөгчдөө. Гэтэл бол ерөнхийлөгчийн институц Монголд бол цор ганцаараа бүх ард түмнээс сонгогдсон ийм институц шүү гэж ингээд тийм их одоо хоёрдмол утгатайч гэдэг юм уу тайлбар хэлж байна. Тэгэхээр яг энэ үзэл санаа энэ тайлбараар ойлгох гэхээр бид нар ардчилсан нийгэм нөгөө байгуулах гэдэг тогтооцсон нийгмээс ухарж байгаа юм шиг ийм сэтгэл төрж ийн гэж хүмүүс шүмжилж байгаа байхгүй юу.
Тий. Яг л эн чинь нэг хүний одоо бүх ард түмнээ сонгогдсон нэг ерөнхийлөгч гэдэг хүн эрх мэдэл нь нөгөө ардчилсан үзэл санаанаас ухраад байна шүү дээ, тийм ээ. Энэ дээр та нэг тайлбар хэлээч. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл тодорхой хувь улс төрч одоо хөрвс өгөх гэдэг ерөнхийлөгчийн тухай бид нар энд яриаггүй. Тийм. Бид нар институт гэдэг утгаар нэг аваад үзэх юм бол бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч гэдэг бол өөрөө бас ямар үн цэнтэй институт вэ гэд бид нар дахиад үндсэн хуулийнхаа одоо 33 дугаар зүйлийг харах юм бол ерөнхийлөгчийн бүрэн эрх гэдэг ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах зүйлүүд гэх юм бол нэгдүгээр тэр хүн Монгол улсын зэвсэг түвшний ерөнхий командлагч. Хоёрдугаарт энэ хүн Монгол улсын гадаад бодлогыг зангиддаг хүн. Элчин сайд нарыг томилж байна. Дээр нь бол одоо бусад улсаас Монгол улсад суух бүрэн эрхтэлчин сайд нарыг бас хүлээн авч итгэмжлэгч хувьчийг нь одоо гартаа авдаг. Гадаад бодлогоо тодорхойлдог. Тэгэхээр одоо жишээлбэл аль ч улсын хамгийн хоёр том одоо тусгаар тогтнолтой холбоотой хоёр том асуудал бол Батлан хамгаалах болон гадаад бодлого энэ тухайн улсын тухайн үндэстний одоо үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг хамгийн гол асуудал байдаг учраас энэ хүн маань өөрөө бас төрийн тэргүүний хувьар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байгаа. Тэгэхээр ийм том эрх мэдэл бүхий институцийг бид нар тэгээд тэр нь дээрэс нь бүх ард түмнээс сонгогддог ийм хүнийг энэ институцийг бол бид нар бас уучлаарай та бол эрх мэдлээсээ хэтрүүлээд ингээд янз бүрийн хувь санаачлаад энэ шүү гэж бас хэлэх тийм бололцоо бол манай үндсэн хуулиар өөрөө байж болохгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ маргаан биш дээ. Одоо нэг эрх мэдлийн тэмцэл болж хувираад байна. За магадгүй 2000 онд нэг улс төрч өнөөдрийн сонинд өгсөн ярилцлагаас нь би уншихгүй юу. Ер нь бол энэ 92 онд байгуулагдсан үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, шавхагдаж дууссан, одоо бүрэн шинжлэхдэх ёстой. Энэ институт хоорондын маргаан байгаа цагт эрх мэдлийн тулаан байгаа цагт Монгол улсад хөгжил ирэхгүй гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр та энэтэй санал нийлэх үү? Одоо бид нар жирийн иргэд биднэрт юу гэж буугаад байна гэхээр яг тэгээд байна л та. Тэгэд ингээд ерөнхийлөгч маш их эрх мэдэлтэй гэдэг таны саяны жишээнүүдээс би ойлгоод авчлаа бид нар. Гэтэл нөгөө гүйцэтгэх засаглалын эрх мэдэл чинь ажиллаа хийгээд бас хариуцлага тооцох гэхээр хязгаарлалтанд хоригонд ороод идэх ч гэдэм үү те. Нөгөө хууль тогтоогч улсын их хурлын маань болохоор зэрэг бас одоо бүр чадамжгүй болж хувираад байх жишээний болцоод харагдаад байна л та. Тэгэхээр энэ гол энэ нюанс буюу тайлбарлалт биднэрт ер нь чухал байна. Энэ хямрал хизээ зогсох юм бэ? Хизээ Монгол улс хөгжил рүү очих юм гэхээр үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж ийм логиктээр очиод байгаа байхгүй. Та энэ дээр санал байлаач. Тий. Ер нь үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал бол аль ч улс оронд бол байнга тохиолддог зүйл. Одоо жишээлбэл 250 жилийн түүхтэй Америк нэгдсэн улсын одоо түүхийн замналыг харах юм бол үндсэн хуулиндаа гэтэл бол одоо 200 гаруй жилийн түүхтэй энэ үндсэн хуулинд бол маш цөөхөн удаа гар хүрсэн байдал ашиглагддаг. Гэтэл одоо яг манайх шиг ингээ посткоммунист орнуудаас аваад үзэх юм бол өнөөдөр энэ үндсэн хуулиндаа гар хүрэх ёстой одоо бид нар хангалттай хугацаа өнгөрлөө гэдэг асуудлыг Польшийн ерөнхийлөгчийн зүгээс маш их сүүлийн үед тавьж байгаа. Манайд ч гэсэн одоо ингээд үндсэн хуулиа бид нар ингээ харах юм бол би одоо өөрөө их хурлын гишүүн 1996-аас 2000 онд ажиллаж байхад бол бид нар анх удаага үндсэн хуулиндаа гар хүрсэн. 1999 оны 12 сарын 14-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Нөгөө Дордохын 7 гэдэг алдартай нэртэй. Тэгээ тэр үндсэн хуулиндаа гар хүрсэн явдал юутай холбоотой байсан бэ гэхээр одоо 1992 оны анхны их хурлын улсын хурл нөгөө нэг шинэ үндсэн хуулиараа байгуулагдсан шинэ парламент тэр одоо бид нар ч хоёр танхимтай ардын хурл улсын баг хурл гэж байсан энэ хоёр танхимтай парламентаа шинэ үндсэн хуулиараа үгүй хийгээд нэг танхимтай 76 гишүүнтэй парламентыг бий болгосон. За ингээд 92-оос 96 оны улсын хурл гэхэд бол үндсэндээ одоо нэг намын өөрөөр хэлбэл 70 гишүүн нь Монгол ардын намын 6 гишүүн нь бол одоо арчсан хүчний ийм одоо парламент бүрдсэн шүү дээ. Тэгээд 1996-аас 2000 онд бол нөгөө манай одоо нэг засаглалын хувь заяаг нэг бурхнаас нэг цаанаасаа
Гэхдээ та нар нэг ингээд нэг одоо үзэлтэй гэсэн шиг нэг тийм маш их сонин тохиолдлууд гаргаад ирээд идэв. Тэгэхээр 96 оны сонгуулиар яасан бэ гэхээр одоо Монголын үндэсний харьцаа, Монголын социал-демократ нам, тэгээд ногооны нам, Монголын шашинтны нам гэдэг 4 намын эвсэл, арцсан холбоо эвсэл 50 судал авсан. 51 биш, 49 биш. Яг 50. Монгол ардын нам одоо тэр үеийн махан тийм ээ 25 судал авсан. Тэгээд тэр 25 судал нь бол нэг 30 судал биш те, эсвэл 20 судал биш, яг 25. Тэгээд 50 25 гээд нэг Монголын уламжлалын намаас Дашбалбар нэг судал авсан байгаа байхгүй. За тэгсэн чинь их сонирхолтой үйл явдал болж байгаа юм л да. 96 оны 7 сарын 18-ны өдөр одоо улсын хурл гишүүд тангарага өргөөд шинэ одоо үйл ажиллагаанд орж байгаа шинэ их хурл. Тэгсэн Монгол ардын нам тэр үед нөгөө нэг л дид улсын хурл бол их хурлын даргатай байна, их хурлын нэг дид даргатай байна л гэсэн тийм үндсэн хуулиндаа тийм заалттай байсан. Гэтэл яг одоо тэр нөгөө эвслээс гончигдорж буюу социал-демократ намын дарга улсын их хурл болно. Үндэсний арцсан нам бол ерөнхий сайд аавна. Элбэгдорж ерөнхий арцсан намын даргын мөртлөө тэр үед ерөнхий сайд болоогүй. Тэр хүн бол их хурлын дид дарга болно. Их сайхан арцсан намаас ерөнхий сайд болно гэсэн ингээд бид нар одоо тохиролцоонуудаа хийцэн байжгаад ингээд засаг их хурл хоёр байгуулагдаж ирсэн чинь Монгол ардын нам үгүй ээ. Бид нар 25 судал авсан одоо цөөнх сөрөг хүчин дид дарга авнаа гэсэн. За бид нар мэдээж хэрэг өгөхгүй ээ. Гэтэл тэр үеийн үндсэн хуулинд 51 хүн баймаж их хурлын чуулган эрцтэй болох тийм байдалтай байсан. Тийм бай сонирхолтой. Гэтэл 50 болчиход байдаг. 50 болчихсон. Тэгээд Монгол ардын нам гээд одоо жасраагаа тэргүүтээ багванд ерөнхийлөгч байгаагүй тэр үед их хурлын гишүүн байсан. За бүгдээр ингээ 25-уулаа хуралдан хаяад тангараг өргөснөө дараа шууд хуралдан хаяад гарч байгаа. Тэгсэн бид нар хуралдах гээд нөгөө их хурлынхаа дид даргыг томилох гээд хуралдах гэсэн 50 Дашбалбар гишүүнийг Дашбалбараа суугаач. Дашбалбар гишүүн 50 дээр нэмэх нэг болоод чуулганыг эрцтэй болох уугүй юу гэд сууж итал Монгол ардын намынхан Дашбалбараа гараач. Тэгээд нөгөө үнийг чинь ингээд яг хоёр хаалганы хоёр талаас нь ингээд хоёр гараас нь чангааж байгаа байхгүй бид нар гуйгаад чуулганыг эрцтэй болгооч гэд. За тэгээд энэ бүх байдлыг би яагаад хэлж байгаа вэ гэхээр ер нь яагаад тэр үед 1999 оны тэр 12 сарын 24-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн юм бэ гэхээр манай үндсэн хууль хэрв гэдэг одоо жишээлбэл холбооны бүгд найрамдах Герман улсын үндсэн хуулийг одоо манай улс төрийн боловсролын академиас 95 онд орчуулж ирсэн. Одоо Конрад Аденауэрийн өөрийнх нь яг бичиж ирсэн энэ үндсэн хууль бол тэр чигээр хэрв гэдэг үг байдаг байхгүй. If те хэрв ингээд чуулган эрцгүй болчвол яах вэ? Хэрв ерөнхий сайдаа томилж чадахгүй бол яах вэ? Хэрв төсөө баталж чадахгүй бол яах вэ? Дандаа дараагийн гаргалгаа. Тий. Одоо жишээлбэл өнөөгийн одоо Монгол ардын нам 68 30 38 болчихвол яах вэ? Хэрв их хурлын дарга нам бус байх ёстой бол яах юм ч гэдэг юм ингээд бүх гаргалгаанууд нь байдаг. Гэвтэл манай үндсэн хуулинд бол тэр нөгөө нэг чуулганыг ер нь яагаад одоо манай энэ 96-аас 2000 онд 4 засаг солигдсон яагаад энэ их одоо асар их тийм бужигнаан болж исэн энэ бүх юмыг ингээ харах юм бол тэр чигээрээ нөгөө үндсэн хуулийн гарц гаргалгаанууд нь заагдаггүй. Тэр үеийн үндсэн хуулийг бас магадгүй бид нар нөгөө их тийм ерөнхий нөгөө түрүүний нөгөө хэлжсэн нөгөө боловсруулж авах үедээ бол биднэрт тийм мэдлэгч байгаагүй, мэдээлэл хомс байсан. За тэгээд тийм туршлагач байгаагүй. Бид нар бол үндсэндээ одоо ингээл Францын загвар, Америкийн загвар, Японы загвар, Германы загвар юм байна. Аль одоо хамгийн шилдэг сайн зүйлүүдийг энэ үндсэн хуулинд авч шингээх үү гэж л
ярьж боловсруулж хийжсэн болохоос биш. Яг үндсэн одоо жишээлбэл энэ Францаас авсан одоо энэ коммун гэдэг энэ орон нутгийн засаг захиргааны энэ зүйл чинь манай Монгол зохицох юм уу? Манай Монголын амьдралд эн чинь ингээд одоо юу гэдгийг тэр уялдаа сууж өгөх юм. Одоо тэр нэгснэх сайхан Франц сарнаа авчаал Монголын хөрсөнд суулгалаа нөгөөх нь сууж чадахгүй л яах. Тэгээ манай одоо ийм нүүдлийн одоо тэр иргэншлийн менталитет ийм хүмүүстэй. Дээрээс нь бид нар одоо орон нутагтаа бол их цөөхүлээ. Бүгд одоо ингээд ярих юм бол ахын дүүс болчдөг тий. Эсвэл нэг ангийнх нь, нэг төгсөлтийнх нь, нэг сумынх нь, нэг сургуулийнхан энэ төр гэл нэг одоо цэрэгт аль пааж исэн ч гэдэг юм уу. Тэгээд ингээд явсаар хагаад эсвэл худ ураг болчдөг. Тэгээ бүл цөөтэй айл, бүл ихтэй айл, дээрэс нь бид нар ч одоо ямар хүмүүсийг одоо орон нутагтаа сонгох вэ гэдэг ингээд би одоо орон нутгийн сэдвийг ч гэсэн дараа нь ярина л да энэ үндсэн хуультай холбоотой. Тэгэхээр зүгээр бидний одоо жишээлбэл саяын тэр нэг 7 үндсэн хуулинд оруулсан 7 нэмэлт өөрчлөлт бол одоо дор хаяал тэр чуулганы эрстэй холбоотой байсан байхгүй. Тийм учраас одоо цаг үеэ мэдрээл өөрчлөлт шинжилт хийж байгаа шүү дээ, тийм ээ? Тохируулж. За дараа нь одоо жишээлбэл ингээл ерөнхий сайд элбэгдэржуулсан 2 сар болоогүй тэр хүнийг огцруулсан. Тэгээд дараагийн ерөнхий сайдыг тодруулах гэж 7 сар болсон. Гэтэл бол 7 сар үр гүйцэтгэгч ерөнхий сайд гэж байж болохгүй шүү дээ. Тийм учраас одоо жишээлбэл үндсэн хуулиндаа бид нар хэрв ерөнхий сайдаа 30 хоногийн дотор томилж чадахгүй бол энэ их хурл тарах ёстой гэдэг тийм жишээлбэл үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Тэгэхээр яг энэтэй холбоотой бид нар одоо ерөөсөө л манай улс төрийн амьдралд тохиолдож байгаа энэ бүх засаглалын хямралд хөтлөхгүй тулд энэ 7 өөрчлөлтийг хийсэн. Энэ 7 өөрчлөлтийг хийхдээ бид нар чухамхүү тухайн үеийн Монгол Ардын намаас Нямдөрж одоо Бямдөрж хоёр гээд маш мундаг одоо сайн хоёр хуульчин орж ажилласан жишээд. Социал-демократ намаас Баяр цогт орж исэн. За Монголын үндэсний арц намаас би орж бид нар одоо энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай 7 хуулийн 7 заалтыг бол боловсруулж ингэж их хурлаар оруулаад тэрийг 99 оны 12 сарын 24-нд баталж байгаа. Бүр бараг 100%. Шууд дэмжиж баталсан. Тий. Гэтэл одоо их сонирхолтой. Би бүр ингэж тэмдэглээд авсан. 2000 оны 2 дугаар тогтоол гээд одоо 12 сарын 24-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт анх удаага бид нар үндсэн хуулиндаа гар хүрж штэ. Гэтэл ерөөсө он гарангуут 2000 он гарангуут за нөгөө дөрвөн засаг солигдсон одоо казиногийн хэрэг энтер гээл тэгэл тухайн үед одоо тэр арчсан холбоо эвсэл бол нэр хүнд нь бол шалдаа унтсан энэ эвсэл бол ялагдах нь тодорхой болцсон. Тэгээд энэ үед бол Монгол Ардын нам бол 100% одоо жишээлбэл 2000 оны сонгуулиар гарна гэдэг нь ойлгомжтой болчихсон байсангүй. Гэтэл бол тэд нар үндсэн хуулийн цэцээр энэ одоо 2 дугаар тогтоолоор юу яаж байгаа хүчинг болгож байгаа. Нөгөө 7 нэмэлт өөрчлөлт хүчинг болгоцсон юм. Тий. Нэмэлт өөрчлөлтийг хүчинг болгож байгаа. За тэгснээ 2000 оны сонгуул явагдаад нөгөө 72 суудал авсан шүү дээ 76-аас. Тэрсэн тийм. Үнэмлэхүй олон. Тий. Тэгээд Эрлийн Эрдэнэбат нэг суудал, оюун гишүүн эзнээс нэг суудал, гүн далаа бие даагч нэг суудал, дунд говьяас наран цацралт ганцхан Монголын үндэсний арц намаас ганцхан суудалтай ингээд 72 дөрвийн харьцаатай болонгууд 2000 оны 12 сарын 14-нд улсын хурал нөгөө хүчингү үндсэн хуулийн цэцгийн тогтоолоор хүчингү болсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг буцаагаад баталчихж байгаа. Тэгэхээр энэ бол одоо цэвэр улс төрөл яваад байна гэсэн үг шүү дээ. Одоо ч гэсэн давтагдаад байгаа шүү дээ үндсэн хуулийн цэцээс. Тий. Өөр янз бүрийн улс төртэй холбоотой шийдвэрүүд гараад байна гэдэг тий. За тэгээ эндээс бас улбалаад асуухад бид нар бол ер нь их л тодорхой мэддэг байх хэрэгтэй байгаад байгаа үндсэн хуулийг. Тэгэнгүүт иргэдээс холтох гэсэн юм шиг, ерөнхийдөө амьдралаас холтох гэсэн юм шиг оройн дээд одоо үндсэн хууль хинч гар хурж болохгүй тийм ээ. Өөрчлөлт шинжилж болохгүй. За үндсэн хуулийг шүүдэг хинбэ? Цэцгийн дүгнэлтийг шүүж ярилцдаг та нар хинбэ ч гэдэг юм уу нэг ийм масс байна л да. Гэтэл үндсэн хууль чинь л ерөөсөө монголчууд бидний
аж амьдрал ямар байхыг л тодорхойлж өгөхт нийцээд байгаа мó нийцэхгүй байгаа мó гэдгийг тий өнгөрсөн тэр социалист тогтолцооноос ардчлал руу авчирхад бий болж исэн тэр дүрм хууль тий одоо яаж өөрчлөгдөх ёстой юм бэ гэд ингээд яриулахгүй нэг юм цэг тавьчаад байна л та. Та энэ дээр би түрүүний миний асуултан дээр ч гэсэн гарч ирсэн. Ер нь энэ үндсэн хуулийн шинжилэлт аль тэр 2000 онд гэдэг чинь 26 жилийн өмнө нэг ус төрч хэлжсэн байна. Нилээд нь ч хэлжсэн байлаа ер нь. Тэгээд яагаад энэ үндсэн хуультайгаа ингээд зуралтаад дахиад итим бол. Тэгээд одоо нөгөө үндсэн хуулиндаа гар хүрсэн би нөгөө сая 2000 оны 1999 оны үйл явдлыг хэллээ л дээ. Тэгээд дараа нь дахиад үндсэн хуулиндаа гар хүрсэн явдал бол 2019 оны 11 сарын 14-нд өөрчлөлт орсон. Тэгээд энэ өөрчлөлтөөр орохдоо бас их бүр дордуулсан өөрчлөлт болсон болов уу гэж би дотроо боддгийн. Одоо жишээлбэл ганцхан заалтыг нь аваад үзье л да. Энэ бол юу гэхээр 19 дугаар зүйл. Энэ 19 дугаар зүйл бол нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Бид нар нөгөө анх нөгөө үндсэн хуулийг боловсруулж авах үед аль болохоор нөгөө улс төрийн нам гэдэг институцийг үндсэн хуулинд оруулахгүй байя. Гэтэл бол энэ 19 дугаар зүйл дээр болохоор бүр улс төрийн намыг бүр үндсэн хуулиараа сонгуулийн эрх бүхий иргэдийн 1% доошгүй гишүүнчлэлтэй баймаач одоо улс төрийн нам гэж энэ институцийг хүлээн зөвшөөрнө гэсэн ийм залтыг оруулж ирж байгаа. Гэтэл өнөөдөр манай хүн ам хэдэн одоо 3.5 сая хүн амтай. Үүнийх нь одоо бараг сая 500 хүүхэд залуучууд. 18-аас доош насны хүмүүс. Тэгээд ийм одоо 1% нь ингээд нам гэд ингээд яваад хүлцэх юм бол энэ чинь одоо тэр чигээрээ нөгөө нам төвтэй төр болж эхэлж байгаа байхгүй. Одоо бол угаасаа тийм болцсон шүү дээ. Харин тийм. Тэгээ би бол зүгээр нэг бүр 90-ад оны ихэнх үеийн нэг тийм дамжаага нэг оньгог ярил л да. Дамжаага Хувд аймагт нөгөө өөрийнхөө төрсэн сумд очсон гэсэн. Зүгээр одоо гайхалтай сайхан уран бүтээлч хүн. Тэгээд одоо уран бүтээлчийн хувьд төрсэн сумандаа очсон чинь ингээл эхний игнэнд нь бах улаан дэлтэй хүмүүс сууж байна гинэ. Тэгэл дараа нь ингээл 2 3 дугаар игнэнд нь нэг цэнхэр дэлтэй хүмүүс сууж байна гинэ. Тэгэл нэг араар нэг янз бүрийн өнгийн дэлтэй хүмүүс сууж байна. Намынхаа өнгийн хүмүүсээ суудсан байна. Тэгээд дамжаагаа тэгээд маггүй манай энэ хүмүүс чи яагаад ингэж дээлнийхээ өнгөөр ялгуурлаа суудсан юм бэ гэж чи. Өө эн чи эхний игнэнд нь манай намд чинь маныхан сууж байгаа шүү дээ. Тэгээ дараагийн игнэнд нь цөөнх болчихсон арцсан намынхан сууж байгаа. Тэгээд хамгийн арын игнэнүүд нь нам босч сууж байгаа гэж. Тэгэхээр би энийг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тэгтлээ орон нутагт намжрахах юу н ямар ч шаардлага байхгүй. Улс төрийн нам гэдэг институц бол зөвхөн эрх мэдлийн төлөөх институц байдаг. Яагаад эрх мэдлийн төлөөх институц байдаг вэ гэхээр эрх мэдэл баймаач тэр төсөв гэдэг юм руу өөрөөр хэлбэл одоо баялагын хуваарлалтанд тэр институц очно гэсэн үг. Баялагын хуваарлалтыг хийнэ гэдэг бол тийм эрх мэдэлтэй баймаач энэ улсыг одоо жишээлбэл нөгөө барууны зүүнний гэж ингэж яриад байдаг юу чинь барууны чиглэлтэй нам гарах юм бол аль болохоор нөгөө үндэснийхээ хөрөнгөтнүүдийг дунд давхраагаа дэмжиж энэ хөрөнгөтэй хүмүүс баймаж энэ улс орн маань баян иргэд маань сайхан хангалуун чинэлэг амьдралтай байна. Зүүнний чиглэлтэй байх юм бол уучлаарай. Тэр их хөрөнгө мөнгө нэг хэсэг хүмүүс төвлөрч болохгүй. Бид нар одоо маш өндөр татвар одоо бараг 60-70% татвар ногдуулж ээж энэ нийгмийн баялагийг гартаа төвлөрүүлж ээж дараа нь түүнийг нийгмийн халамжаар нөгөө хэсэгт нь халамжаар үн төлбөргүй одоо боловсрол үн төлбөргүй эмнэлэг эмчилгээ одоо хөнгөлөлтөө эм тариач гэдэг юм уу те. Тэгээ одоо нийгмийн тэр халамжийг бол бүх нийтэд нь үндсэндээ ингээд тэгш хүртээх гэсэн ийм философи явдаг, ийм концепц явдаг учраас энэ барууны зүүнний намууд гэсэн ийм одоо бүр одоо эртнээс одоо анх улс төрийн нам гэдэг институц хүн төрөлхтний түүхэнд бий болсноос хойш ингэж яваад идэг те. Гэтэл бол зүгээр манай ингэж Монголын энэ одоо сүүлийн одоо юу гэдгийг Монгол Ардын нам байгуулагснаас хойш одоо ингээд 100 жилийнхаа ог тэмдэглэсэн намыг гарч хат бол энэ бол ойлгомжтой шүү дээ. Угаасаа л социалист, коммунист үзэл сурталтай тийм одоо бүх нийтээр ингээд
нэг цэлвэстэй, нэг хөргөчтэй, хоёр өрөө байранд амьдардаг. Тэгээ одоо юу гэдгийг бүгдээр л нэг юм нийгмээрээ ингээд тэгш нэг тийм овоож тоож оцоосон хүн байхгүй ч гэсэн бүх нийтрээ тийм ядуу юм бол байхгүй. Тэгээ нэг юм байдалтай 70 жил оршиж байгаа. Тэгээ дараа нь зах зээлийн эдийн засаг шилжсэн. Тэгээ тэнд болохоор одоо жишээлбэл эхний одоо шилжилтийн үе маань манай Монголд хэдэн жил энэ маань үргэлж ирсэн юм бэ? Энэ дээр одоо бид нар яг тодорхой судалгаа хийсэн юм байд юм уу те? За дээрэс нь одоо жишээлбэл чинээлэг аж төрөх ийм нийгэм рүү бид нар шилжих одоо сүүлийн одоо зүүнний чиглэлтэй одоо бүх юмыг ингээд төрийн өмчөд үйлдвэр болгосон Монгол Ардын намын одоо жишээлбэл сүүлийн 10 жилийн хугацаанд үнэхээр нөгөө үндэсний хөрөнгөтнүүд гэдэг нь өнөөдөр манад бий болж чадсан уу? Эсвэл одоо юу гэдгийг Япон, Солонгосын загвараар одоо топ том компаниуд нь энэ улс орныг аваад явах юм уу тийм ээ? Тэрийнхээ одоо ингээд жижиг дунд үйлдвэрлэл рүүгээ тодорхой хэмжээгээр одоо нөгөө системийн шилжилтүүдийг хийгээд энэ эдийн засгийн асуудлыг шийдэх гээд байгаа мó? Төрийн албаа хаагч нь зөвхөн одоо цалингаараа амьдрах ёстой юу? Эсвэл одоо нэг ингээд бүр ингээд бүх эд эсэнд нь шингэж гисэн юм жижиг томгүй авилгалын ийм асуудлаар амьдраад байх ёстой юм уу? Соёл урлагийнхан одоо биеийн тамирынхан, шинжлэх ухааныхан, спортынхан одоо юу гэдгийг намчрах ёстой юм уу те? Одоо энэ бүх юм чи манай ингээд нэг юм нийгмийн энэ ороо бусгаа гэд яриад байдаг энэ цаг хугацаа чинь дэндүү урт удаан үргэлжлээд байгаа юм биш үү? Одоо бүр хайран санагдаж штэ тий. Нас бол хайран санагдаж байна. Бидний цаг явж байна. Залуучууд та нар бол одоо энэ Монголын нийгмийг ингээд төвлөржүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн өнөөдөр юу болж байна? Геополитикийн нөхцөл байдал гэж бүгдээр яриад байгаа мөртлөө одоо жишээл Монгол улс чинь өөрөө одоо энэ үндсэн хуулийнхаа хүртэл энэ асуудлыг эмхэлж цэгцлэх, энэ хуульчт нь ингээд намчрахгүйгээр эсвэл одоо нэг энэ үндсэн хуулигаа ингээд нэг тийм одоо нандин шүтэн одоо бурхны сургаал шиг юм болгочихсон гэхгүй алдаатай мадагтай юмудыг засаад янзлаад тэгээд ингээд нэг тийм бүх төлөөллийг оролцуулаад энийгээс их сайхан илэн далангуу хилцээд ингэхийн оронд тэр нэг юм хаалттай клуб болчихсон. Харин тэгээд энийг хэнийг ч оруулахгүй хавтуулахгүй. Тэгэхээр энэ үндсэн хууль гэдэг маань эгэл түмэндээ хүрчих ёстой энэ дүрм хууль штэ журам. Тэгэхээр энэ энгийн байх ёстой. Одоо цагтаага нийцэх ёстой, өөрчлөх ёстой гэдэг дээр таны яриа сая явсараад ирж гин гэж би сайн ойлголоо. Тийм учраас сэрэн долоороо би одоо танд юунд маш их талархаж байгаа вэ гэхээр ийм том сэдвийг энэ бол зөвхөн одоо жишээлбэл тэр төрийн ордонд сууж байгаа хүмүүст хамааралтай асуудал биш байхгүй юу? Энд чинь бид бүхний ердийн амьдралд хэрэгтэй заалт бүр нь одоо жишээлбэл үндсэн хуулийн 2 дугаар бүлэг чинь тэр чигээр хүний эрхийн асуудлууд байгаа шүү. Бид нар эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Тэгэл эрүүл аюулгүй орчин гэл ингэ чинь дор хаяжл одоо би танаа энэ студио руу чинь ирэх гэж одоо хичнээн одоо скутер, мопед янз бүрийн зүйлүүдээс нөгөө явган хүний замаар явах гэтэл айдас хүчтэй тий. Төрийн үйл ажиллагаа, төрийн одоо хэрэгжүүлж байгаа бодлого оновчтой байвал бидний амьдрал сайн байна. Тэ? Монголчууд одоо залуучууд гадагшаа гарахгүй, их орондоо тайван амгалан амьдрах, эрүүл аюулгүй таны саний хэлдгээр бидний эрх зөрчигдөхгүй амьдрах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ болгон ч л уг нь үндсэн хуулинд заасан байгаа. Тий. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэсэн чинь бид нарыг одоо ингээл нэг газар төвлөрүүлээл нэг эрхчлөө юм боомлол одоо нэг харахаар эрхчлөөтэй юм шиг нөгөө талдаа болохоор зэрэг хитрхи их юм дарангуйлалт амьдраад байгаа санагдах юм. Тий, ер нь бол зүгээр үндсэн хуулийг түрүүн хамгийн ихний таны асуултанд эргээд ороход манай үндсэн хуулинд гар хүрэх цаг нь болсон. Үүнийг бол одоо зөвхөн нэг тийм нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн одоо өөрсдийнхээ одоо энэ нэг системийг хадгалж үлдэх гэсэн санаагаар бус өөрөөр хэлбэл одоо дахиад 2023 оны 5 сарын 31-нд ганцхан заалт нэмэлт өөрчлөлт болж байгаа байхгүй юу гэхээр нөгөө 76 гишүүнийгаа 126 гишүүн болгосон. Тэгээд тэрэн дээр болохоор нөгөө үндсэн хуулийн цэцтэр бас энэ асуудал маань унчихвэ гэсэн шиг
үндсэн хуулиндаа бүр тэр холимог тогтолцоо нөгөө 78 48 гэсэн харьцаагаар тийм ээ оруулж авах жишээтэй. Тэгэхээр нөгөө 78 нь олныг төлөөлөх мажоритар тий 48 нь болохоор нөгөө хувь тэнцвүүлэх гэсэн ийм байдлаар оруулах. Тэгээ 126 босны ашиг тус одоо гарч ирэхгүй шүү дээ. Уул нь бол энэ төлөөллийн одоо олон болгож их хурлаа чадамжтай болох гэж хийгдсэн ажил гэж байгаа. Гэтэл нөгөө эрх баригч намч одоо 68 судал нь 30 38-аараа хуваагдчихаар нөгөө нам төвчин л дахиад үйлчлээл нөгөө 126-аас нь ашиг тус гарахгүй одоо төрийн ажил гацаанд орцсон. За энд нь болохоор зэрэг бас ингээд бүх ард түмнээсээ сонгогдсон нөгөө ерөнхийлөгч маань нам бус байна гэсэн чинь сая л одоо бид нар энэ маргаанаас ингэж ойлгоод байгаа байхгүй. Одоо ерөнхийлөгчийн институт чинь тэр чигээрээ ардын намын хүмүүс байж идэм байх ажилдаг тий. Тэгэхээр чи эн чинь нөгөө нэг институт нь өөрөө нам бус ард түмнийхээ төлөө талд ард түмнийхээ талд байх энэ ойлголт байхгүй болж л харагдаад байгаа байхгүй. Тэгээд ерөнхийлөгч маань шууд нэг намын үйл ажиллагаанд оролцох жишээний тий ерөнхий сайдыг огцруулахад орж ирээд одоо мэдээж тэр нөгөө эрх мэдлийн хүрээнд л үгээ хэлж байгаа хэл та. Гэхдээ жирийн бид нар сонсохоор зэрэг нэг юм эрх мэдэл нь хаан засаг шиг ингэж ойлгогдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр л одоо нэг үндсэн хуулийг цаг үетэйг нийцүүлээд энэ эрх мэдлийн хуваарлт институцийн ажиллах зарчим хин ямар үүрэгтэй буцаад хариуцлага яаж үүрэх юм гэдэг энэ тодорхой нэг юм ойлгомжтой юм руу л очих нь зөв юм аа л гэж олон хүний л одоо бас сэтгэлээс уншиж би өөрийнхөө үгээр илэрхийлж байгаа. Тий. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл дахиад Польшийн жишээг аваад үзэх юм бол манай үндсэн хуулиар бас яг адилхан бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч гээд нэг юм нэг том институт 126 гэсэн нөгөө сая олонхын төлөөлөл хувь тэнцвүүсний төлөөллөөр бүрдсэн ингээ 126-тай бас нэг парламентын гэсэн улсын хурал гэсэн ийм бас нэг том институт. Тэгээ энэ хоёр институцийн хооронд тэгээд одоо юу гэдгийг олонх суудл авсан нам нь засгийн газраа байгуулцдаг ийм одоо парламентын засаглалын хамгийн гол мөн чанар чинь засгаал байгуулах асуудал шүү дээ тийм ээ. Гэтэл нөгөө гүйцэтгэх эрх мэдэл нь болохоор ерөнхийлөгчд бас нэлээд би түрүүний хэлсэн тийм ээ бодлого хамгаалах гадаад бодлого тэгээд бас бус бүрэн эрхүүд байгаа л да. Энэ дээр нэг юм асуучих уу? Бүр тэр битэл ийм байд юм уу? Одоо гүйцэтгэх засаглалын тэргүүлэгч ерөнхий сайдыг сонгохдоо ерөнхийлөгчтэй зөвшөлдсөд одоо бас ингээд нэрийг оруулж улсын хурлаар батлуулдаг ийм байгаад тах шиг байна тий. Тэгэхээр ерөнхийлөгч маань ерөөсөө бид нар чинь ерөнхийлөгчийн илүү даваа эрхтэй засаглалтаа үндсэн хуультай байгаад байгаа юм шүү. Тий, тэгээ яг одоо жишээлбэл тэр 1999 оны нөгөө 7 нэмэлт өөрчлөлт чинь яг наадахтай ч холбоотой байсан шүү дээ. Нөгөө зөвшөлдсөн гэдэг үгийг би одоо их хурл дээр тэр одоо цэвлэгэн тайлбар толиос зөвшөлдсөн гэдэг монгол үг бол зөвшөөрнө гэдэг үг биш ээ. Зөвшөлдсөн гэдэг бол тухайн хүнд танилцуулаад за одоо ингээд эрх барьж байгаа нам олон улсын нам ийм хүний нэрийг оруулж яана гэд нөгөө дааган болдыг 7 удаа оруулаад буцаадаг баг хүнд ерөнхийлөгч бас энэ асуудал гарсан шүү дээ. Тэм учраас одоо жишээлбэл энэ дээр хүртэл одоо зөвшөлдсөн гэдэг маань яаж хэрхэн ямар хүн одоо энэ институцийг төрийн тэргүүн болж гэнэ гэдгээс хамаарат тайлбар хийх биш. Яг хуулиндаа энэ бол за танд ингээд нэг орж ирлээ ийм нэр ойлголоо танилцлаа энэ хүн бол одоо бүх шаардлагыг хангаж байна би энэ хүнийг зөвшөөрнө биш тийм ээ танилцлаа гэдгээр л их хурл руугаа ороод тэр нь батлагдах ёстой л гэсэн санаа шүү. Нөгөө улсын их хурлын гишүүд маань өөрсдөө бас юм гишүүн төв бий болгоод бүлгийн буюу нөгөө нэгдсэн бодлого байхгүй нөгөө намын бодлого байхгүй байгааг иргэд бас ингэж хараад байгаа. Нөгөө коноптдог мөнгөөр өөрийнхөө саналыг худалдчихдаг гэдэг юм уу те нэг юм яс зүгөө зөв бус юм. Далд ийм хүчин үйлчлдэг болоо утсан юм байна. За магадгүй тэр утгаараа өнөөдөр арчлаас хойш 36 жилийн түүхтэй яваа Монгол улс 35 дахь ерөнхий сайд нь тий учрал. Бараг ингээд зүгээр хар ухаанаар отоход жилд нэг ерөнхий сайдтай. Яаж засаг төр тогтвортой ах юм тий? Тэрэнд нь иргэд бид нар өргөдөөд байгаа байхгүй юу? Хөгжил байхгүй.
ядуур л ихтсэн, авилга ихтсэн. Тэгээ дунд шатныхын ч тэр та түрүүн бас их гоё томьёолжсэн. Бид нар баг өөрсдөө ч мэдгүйгээр дамсан байдлаар бүгдээрээ улс орон даяараа авилгын системд нэрвэгдсэн. Тэгээ энэ бүхнийг ингээд ярихаар хүмүүс системийн алдаа, хувьсгал хийхээс өөр аргагүй. Тэгээд дараа нь бүх намуудыг татан буулгаад үндсэн хуулиа нэг мөр одоо маш сайн хууль зохиож гаргах хэрэгтэй гэсэн ийм зарим хүмүүс тодорхойлтод хүрч байна. Тэгээ энэ болгоныг энгийн иргэд бид нөгөө дээр үед хөгшчүүл маныг сайхан гэртээ бас улс төрийг хилцдэг байсан шүү дээ. Энэ шийдвэр зөв буруу. Ийм юмыг бид нар ярих цаг нь болцсон юм байна гэж бодоод байгаа. Тэгээ таныг одоо энэ нэвтрүүлэгт манаас оролцож байгаа юм чинь Илэн Далангуй зоригтой бас бидэн зөвлөгөө өгч аль тал руугаа юу явах ёстой гэдэг чиг баримжааг бас олгож өгөөч ээ. Мэдээж дараагийн олон зочид ирнэ. Хүмүүс олон янзаар тайлбарлах бах тийм. Таны бодлоор ер нь Монгол улсад маань хамгийн хэрэгтэй хамгийн зөв одоо зүйл энэ үндсэн хууль талаасаа яаж өөрчлөгдөх ёстой. Ялангуяа энэ институт хоорондын маргаан зөрчил энэ олон тогтворгүй байгаа юмнууд хизээ тогтвортой яавал болох юм бэ гэдэг дээр хариулт авъя. Би энэ үндсэн хуулиар тийм мэрэгсэн хүмүүс гэхээсээ илүү их олон салбарын олон сайхан толгоонуудыг цуглуулад шинэ үндсэн хууль боловсруулж бичээсэй гэж боддгийг. Тэгэхгүй нөгөө л нэг хідэн уучлаараа зурагдсан пянц гэдэг шиг нөгөө л нэг хідэн хуульчд нөгөө л нэг хідэн настангууд гэж хэлээ те. Тэр хүмүүс маань дахиад нөгөө үндсэн хуулиа гэхээр нөгөө хайрцаглагдсан юмнаас хүнээс санаа гарахгүй шүү дээ. Мухаар хэлбэл нэг намд үйлчилсэн ч юм уу тий. Тэм учраас одоо юу гэдгийг одоо манай ингээл зөвхөн одоо энэ зурагтыг ингээл харж ах нэг 2-3 хүн гадаад бодлогыг л яриа л хийдэг. Нэг бүр ингээ хөлсний гэдэг юм шиг баг тий. Тэгэл нөгөө 2-3 эдийн засаг тайлбарлаа. Гэтэл бол энэ манай нийгэм чинь өөрөө маш олон стратууд бий болсон. Нийгмийн бүлэглэлүүд. Залуучууд байна, одоо дунд үеийнхэн байна, ахмад үеийн байна. Тэр дотроо олон янзын сонирхол, ашиг, үзэл бодол, байр суурь. Тэгээд ийм олон гоё сайхан өнгө байхад нөгөө л хідэн хүн нөгөө л үндсэн хуулиа тайлбарладаг хэдэл ярьж байна тий. Тэгээд тэр нь болохоор ерөөсө шинэлэг юм байхгүй. Сууж өгөхгүй амьдрал. Дээр нь бас тэр одоо Монгол үндсэн хууль хэрэгтэй. Монгол үндсэн хууль гэдэг нь юу гэхээр бид нар одоо жишээлбэл орон нутгийн нөгөө сонгуулийг ингээл харахад улс төрийн намуудын сонгуульд оролцож болохгүй шүү дээ. Иргэний нийгэм оролцох хэрэгтэй. Тэгжээж бид нар чи иргэдийн төлөөлөгч болохоос биш одоо нийслэл гэдэг ингээд чинь одоо нийслэлийн манын хүмүүс тэгээд тэрэн дараа нь нийслэлийн баахан төрийн өмчт компаниудын захирал болоод томилгоо аваад ахуй амьдралаа сайжруулах гад явдаг болохоос тэр дүүрэгт тэр хороонд сургууль цэцэрлэг явган хүний зам парк цэцэрлэг те тийм сонир биш шүү дээ. Тэднэрт бол ерөөсөө ямар ч тэр иргэн намайг төлөөлөө сууж байгаа хүн биш байхгүй юу? Тэгээ бид нар бас иргэд ингээд бүр бодчихлоо те энэ тархинд нь суучлаа. Дарга нар бол одоо тэнд нэг ажил хийж байгаа. Бидний төлөө ажиллах ёстой гэж ойлгохгүй бодохгүй шүү дээ. Тэгээд бид нар зүгээр урт хурдгаа хийгээл. Одоо тийм учраас одоо хамгийн эхлээл бид нар үндсэн хуулийнхаа гар хүрэхээс эхлээд яг Монгол хөрсөнд таарсан Монгол үндсэн хууль гэдэг тийг сайхан үндсэн хуулийнхаа модыг суулгах. Тэхийн тулд хамгийн эхлээд энэ улс төрийн намуудаас эхлэх хэрэгтэй. Ер нь дэлхийн ертөнцид бол энэ улс төрийн нам гэдэг чинь ингэж хатуу гишүүнчлэлтэй, татвар төлдөг тийм большевик загварын дэрэгдээ эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллага, ахмадын байгууллага тэр 1912 онд байсан тийм большевик загварын нам гэж хаач байхгүй. Тэг яагаад манайх ийм. Тэгээд энэ нам гэдэг чинь өөрөө хөдөлгөөн байх хэрэгтэй. Одоо жишээл ногоон нам гэлэнг чинь холбооны бүгд наадмын Герман улсууд бол нөгөө гэрийн одоо эзэгтэй нар нөгөө орчин тойрныхаа эко орчныг бид нар бүрдүүлэх ёстой. Бид нар энэ
байгаль орчин гэдэг чинь нөө хүний амьдралын хамгийн том одоо эдис юм. Тийм учраас бид нар сайхан амьдрах ёстой. Эрүүл орчинд бид манай хүүхдүүд өсөх ёстой гэд энэ нохоо намыг байгуулах жишээд. Тэгээд ЦДУ Германы одоо христэн арчсан холбоо нам тэр ногоон нөө гэрийн эзэгтэй нарын клуб гэж одоо тоогоогүй тэгсэн чинь нөгөөх нь явсараад айгүй том хөдөлгөөн болоод нам болоод явцсан шүү. Тэр чинь зорилгоо биелүүлж байгаа тийм гол нь. Тий хамгийн гол нь тийм учраас зүгээр энэ улс төрийн нам гэдэг чинь өөрөө одоо жишээлбэл тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигыг хамгаалахын тулд биднэрт эрх мэдэл хэрэгтэй байна. Яг тэгвэл бид нар энэ эрх ашигыг хамгаалахын тулд бид нар ингэж төрд ороод төрөөр дамжуулж одоо энэ одоо жишээлбэл жижиг дунд үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх хэрэгтэй. Бид нар ноос ноолдурын үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Одоо тэр солонгоруулна гэдэг байгаа зүйл чинь зөвхөн уул уурхай хөдөө аж ахуй биш тийм ээ. Манайх магадгүй одоо энэ IT ялангуяа одоо манай залуучууд оюунлаг тий маш их тийм оюунлаг асар их авьяастай биш үү манай монголчууд нь одоо бараг монголоор ярихаас илүү англиар ч хүүхдүүд. Тий. Гэх мэтлэнгээр ингээд жоохон тийм хөдөлгөөн дижитал энэ дэлхийн ертөнцийн өнөөдөр тэр чигээрээ AI болцсон энэ магадгүй бид нар ийм цөөхөл асар өргөн уудам нутагт байгаа амьдарч байгаа улсын хувьд бол энэ том сул талаа бид нар харин илүү нөгөө давуу тал болгож яаж ашиглаж болох вэ те тэрүүгээр бид нар одоо энэ дэлхий дээр survive одоо амьд гарах те өрсөлдөх энэ чадвараа бид нар дээшлүүлэх тийм боломжууд байгаа. Одоо гэтэл таны энэ ярьж байгаа шиг энэ гоё одоо санаа сэтгэл тийшээ явах биш бүр зүгээр л одоо өнгөрсөн нийгэмтэй гэл бараг шах үлдээд байна л та байж байна тий. Харахад гадна талдаа арчилсан тогтолцоо явагддаг хүний эрх байна, ажиллаа хийж байна, орлогоо олж байна. Гэхдээ цаанаа төр бол ерөөсөө энэ арчлалаа орж чадаагүй байна. Тэгээд энэний нэг тод жишээ за одоо бас л нөгөө энгийн л үгээр хэлээ. Яагаад ардчилсан нийгэм бүтээчээд бид нар Монгол ардын намыг дандаа сонгоод байгаа юм бэ те. Иргэд яг жинхнээсээ сонгоод байна уу? Тэр цаана өөр механизм ажиллаад байна уу? За энэний сул тал нь нөгөө л гол жанжин шугам болж байгаа үндсэн хуульд манай алдаа байгаад байна уу? Энэ намууд дээр хоёлоо жоохон төвлөрч яриа. Яагаад сөрөг хүчин болж үлдээд идэгин? Яагаад бүр заримдаа ор сураггүй болчиход байгаа энэ ардсан нам тий? Тэгсээр нь иргэдэн ардсан үзэл санаатай гэдэг ардчлал дургүй хүн байхгүй. Ирэх барьж байгаа нам ч гэсэн дуртай. Арчлалыг ашиглаж бараг тэр олигархууд нь төрөөд байна тий? Төрөөс тэр бомтонгод одоо бүр сүлдээ их 80 төрлөө одоо 2 хуваагдчихад зад би энийгээ шүмжиллээ шүү дээ тий? Тэг бид нар ийм нийгэмд амьдраад байгаа хүлээн зөвшөөрөх одоо болцоод байна л да. Энийг бид нар одоо ирж хайж олж шүүгээгүй шүү дээ өөрсдөө хэлцэн. Нүрсээ яаж идтгийн те энэ эдийн засгийг яаж хумаад байгаа татварыг яаж үр ашиггүй зарцуулаад байгаа гэдгээ бүгдээрээ өөрсдөө ингээд тоочсон. Тэгэхээр энээс одоо энэ хоёр намын одоо баг носын хоёр намын ерөнхий арамын тухай ярилцъя, бодлогын тухай ярилцъя, буруу шийдвэрийг яагаад иргэд дэмжиж байгаа төрөний магтгүй байснаар нөгөө хатуу намын гишүүнчлэл рүү яваад байна уу? Тэ төрийн аль бүртэл намаар одоо бүрдээдэж шүү дээ намын гишүүдээс. Тий, ер нь манай арчлалыг харахад бол quasi democracy буюу одоо тийм хуурамч арчлал юм шиг одоо санагдаад байгаа. Санагдаад байгаа ч яах вэ? Ер нь бүх шинж тэмдгүүд нь байгаа. Илэрч сонгуулуулж гэнэ болж байна. Тэгээ одоо энэ сонгуулаар гарсан намыг одоо та нар одоо хууль бус засгийн эрхийг авсан гэж хэлж болохгүй. Чи сонгуульд нь явагдсан. Бүх улс төрийн намууд дээч хүүхэд бүртгэлтэй энэ улс төрийн намууд оролцож байна. Нэр дэвшилтээ хийж гэнэ үү? Хийж байна. Гэтэл бол яг үнэн чанартаа бол тэр сонгуульд нь бол ямар учраас одоо таарлцсан, уулзсан хүн болгон л арчлалын төлөө саналаа өгсөн гэтэл үр дүн нь бол эсрэгээр ингээ гараад байгаа юм бэ гэдэг асуудал бол маш их эргэлзээ төрүүлж шин. Тийм. Хар машинда байгаа мүү эсвэл одоо үнэхээр одоо мөнгө тараагаад ингээд сонгогчдын саналыг худалдаад аваад идэх юм уу тийм ээ? Мөнгө тарааж худалдаж авсан тохиолдолд энэ төрийн эрхийг хууль бусаар авч байгаа шууд хэлбэр мөн те? Мөн шүү дээ. Жинхэнэ мөн. Тийм.
Тийм учраас жишээлбэл одоо ийм квази сонгуулийг бид нар хүлээн зөвшөөрөөд энэ хүмүүс бол яг хууль ёсны засаг төр мөн үгүй юу гэдэг дээр бид нар бас асуудал биш цэг тавих цаг нь болцсон. Тийм учраас магадгүй одоо дахиад бид нар энэ нөгөө улс төрийн намынхаа тухай хуулийг нөгөө их үнцээр нь арчсан намын хувьд бол би бол юу гэж боддог вэ гэхээр бид нар өөрсдөө дандаа маныг дуурайж ингээд за одоо ингээд орон нутагт нам бол байртай байх хэвээр байр нь одоо жишээлбэл нөгөө тугтай цалинтай орон тоотой ажилтнтай ингээд өөрсдөө ингээд хүндрүүлээд ингээд яваад байдаг. Гэтэл бол одоо иргэний нийгмийн үндсэн хуулиндаа бид нар Монгол улс бол иргэний арчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлон байгуулна гэд оршилдоо их сайхан тунхаглал бичсэн байгаа шүү дээ. Гэтэл иргэний нийгэм гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр манай сэтгхүүд иргэний нийгмийг бол төрийн бус байгууллагууд гэж бодоод байдаг. Гэтэл бол иргэний нийгэм чинь 3 том тулгууртай. Номер 1 тулгуур бол энэ бол ерөөсөө хувийн хвшил. Иргэний нийгмийн хамгийн том шинж бол төрөөс хараат бусаар одоо хөрөнгө мөнгөө хийгээд дивжээд баяжаад ингээд явдаг нийгмээ тэжээгээд тэр хэмжээгээр ашгаа олоод явдаг хувийн хвшил. Тийм. Бизнес. Энэ бол номер 1. Хоёр дахь том институт бол иргэний нийгмийн хэвлэл мэдээлэл. Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг харахад бол үндсэндээ одоо тэр олон сувг те тэр олон телевизүүд тэр олон одоо сайтууд үндсэндээ л ерөөсөө ингээд за баг Монгол комментиг үзчих юм бол тэр өдрийн Монголд юу болсныг нь ойлгомжтой. Тэгэл бүгдээрээ л нэг адилхан сурвалжлага авдаг, бүгдээрээ л нэг адилхан ижлэхэн мэдээ бэлтждэг. Мэдээ бэлтждэг. Тэгээд энэ нь бол ерөөсөө тэр нөө бие даасан хараат бус болж байгаа үйл явдлыг яг болсон үйл явдлаар нь харагдуулах тийм одоо бас институт болж чадахгүй шүү дээ. Тийм. Дээр нь одоо том бизнесийн халаасанд орж байна. Өнөөдөр том ус төрчдийн халаасанд орж байна. Одоо энэ бүх том ус төрчид, бүх том бизнесүүд өөрсдийн гэсэн телевизийн сувагтай байна. Бүр төрийн байгууллагад болчихлоо шүү дээ. Тий. Тэгээд 3 дахь юм нь болохоор мэдээж хэрэг одоо иргэний нийгмийн гол төлөөлөл бол төрийн бус байгууллагууд л та. Тэгээд төрийн бус байгууллагууд нь ч гэсэн одоо жишээлбэл одоо юу гэдгийг шараа ариг сонирхчдын клуб ч байж болно, хөл бөмбөг сонирхчдын ч клуб байж болно. Аль болохоор л одоо жишээлбэл энэ миний нөгөө төрөний хилээд байдаг соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, боловсрал, эрүүл мэнд энэ бүх юм чинь л намаас л хол байх хэвээр. Нам гэдэг чинь өөрөө их тийм сонирхолтой хоёрдмол утгатай зүйл шүү дээ. Ингээд гудамжинд явж хахаараа энэ нам чинь нийгэмд байж байгаа ашиг сонирхлуудыг төвлөрүүлж өөртөө татаж ингэж агаад тэгээд за одоо энэ ашиг сонирхлуудаа бид нар хэрэгжүүлэхийн тулд эрх мэдэл рүү явах ёстой. Тэгээд улс төрийн нам болоод цөмөрөө сонгуульд оролцоод эрх мэдэл авах бодлогоо хэрэгжүүлнэ. Бид нар эрх мэдэл авч чадахгүй бол бид нар нөгөө гудамжиндаа л байна. Гудамжтынхаа улс төрийг хийн. Хөдөлгөөн болно тий. Энэ одоо болж бүтэхгүй байгаа одоо энэ эрх баригчдыг шүүмжлэнэ. Гэт ингээд явж ах жишээ. Хэрв парламентод орчход олон болж чадахгүй байх юм бол за тэгвэл бид нар сүүдрийн засгийн газар шаадо гэдэг чинь сүүдэр мэд таныг бий дагаад таны одоо жишээлбэл энэ эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого чинь буруу вэ шүү. Энэ ахмадууд чинь энэ талбай дээр зогсоод майхан дотор биеэ үзүүлж явах ёсгүй шүү. Одоо яг энийн шүүмжлээ жишээлбэл ковидоор одоо нөгөө эрүүл мэндийн сайд хөрөнгө мөнгө ингэж шамшигдууллаа гэд нэг шүүмжлэхээр зэрэг эсэргээр одоо дуудагдаа цагдаа дуудагдаад ингээд яллагдчихад татагдаад байна гэд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө л нэг эрүүл бус систем газар авчлаа тий. Газар авч. Танихаар бол ерөөсөө ингээд саяны шүүмж байж ах хэвээр арчлаа юм дээ. Ажиллах хэвээр. Тий. Гэж тайлбарлаа. Гэтэл бид нарт тэгээ шүүмжлэхээр одоо маргааш ч юм уу дуудагдаад байгаа байхгүй.
Тэгэхээр л энэ чинь нөгөө quasi democracy гэдэг чинь дахиад нөгөө бид нар нөгөө үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, төр засгаа шүүмжлэх эрх чөлөө. Энэ шүүмжлэлийг нь төр засаг нь хүлээж авдаг тийм хүлээцтэй толерант тийм ээ. Тэр толерант буюу хүлээцтэй, төвчээртэй, нийцтэй хандах энэ байдлаа боддоор баталгаажуулсан байх ёстой. Одоо жишээлбэл энэ иргэн намайг миний энэ төрийн ажлын алдааг олж хараа шүүмжилсэн бол би энэ алдаагаа яаж засаж залруулах вэ гэд иргэнээсээ уушлал гуйгаад учирсан хохирол байх юм бол тэрийг барагдуулаад тэгээд тэр алдаагаа давтахгүй тулд би ямар норм нормативтай байх ёстой юм бэ гэдгээ нөгөө журам хуулиараа боловсруулаад ингээл одоо өөрөөр эрүүл нийгэмд явна шүү дээ. Чи одоо энэ өргөн бариад байгаа ёс зүйтэй холбоотой энэ хууль нь шүү дээ. Энэ уг нь зүгээр л одоо өөрөө нормал хэрэгжиж явчих хэвээр тий. Төр байгаа хүмүүс ёс зүйтэй байх хэвээр, шударга байх хэвээр, илүүдтэй хөдөлгөөнгүй, за тэгээд иргэдэн шүүмжлүүл хүлээж авдаг байх хэвээр. Гэтэл ерөөсөө ингээ хуульчилж жагаад бидний эрхийг хааж жагаад одоо бүр ноёрхоо суудсан. Тэгээ энэ нь институт хоорондын маргаан болоод би илүү эрх дарахтай. Өөрөөр хэлбэл шууд тэгээ хэлчихэж байгаа шүү дээ. Би илүү эрх дарахтай улсын хурл бол ийм юм баач гэх юм уу тий. Тэгэхээр наадах чинь ер нь бол зүгээр дандаа манай энэ нэг улс төрийн амьдралын өрнөл яаж яваад байна тэгэхээр яагаад нэг хэсэг гишүүд нь ийм айдас хүчтэй за энэ хуулиар батлагдчих юм бол одоо яг намайг ингээд игүүлэн татах гээд байна гэдэг айдас хүч бий болоод байна гэхээр нөгөө талдаа тийм үндэслэл байгаа учраас одоо үгэнд орохгүй бол уучлаарай чи хинбэ тийм гэдэг асуудал тий. Гэтэл нөгөө талаасаа энэ хүн чинь бүхлүүтэн парламентын одоо төлөөлөл болоод нөгөө үндсэн хуулийнхаа 20 дугаар зүйлийн дагуу бүх ард түмнөөсөө засгийн бүх эрх ард түмний мэдлэлд байна гэд. Тэгээд энэ төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан энэ эрхээ эдэлнэ гэдэг энэ 20 дугаар зүйлийн үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн манай парламентын засаглалын үндэс болсон энэ зүйл чинь амьдрал дээр хэрэгжихгүй юм штэ гэдэг айдас хүч байгаад байна гэдэг чинь дахиад эргээд энэ засаглалын одоо энэ өрж байгаа тоосох юу чинь буруу өргөгдсөн биш шүү дээ. Тэгвэл энийхээ цассан илгсэн. Яагаад гишүүний одоо тэр халдашгууд одоо тэр байдал руу халтах гээд байгаа. Үгүй шүү дээ. Би таны ёс зүй ёс суртахууны тухай ярьж шүү дээ. Нөгөөх институц нь хэлэх бүрэн эрх нь бас байгаа л байхгүй. Тэгэхээр одоо энэ бүгдийн хоорондын зохицолтоо хоорондын одоо тэр засаглалын хямрал руу хөтлөхгүй байх энэ байдлыг бол юу хийх юм? Яаж засах юм? Зөвхөн хууль шүү дээ. Үзмжээр энэ бүх асуудал яригдчих болохгүй. Тэгээ одоо бид нар их цөөхүүлээ. Тэгээд дарга нар маань олуулаа. Бидний тооноос харьцангуй маш олон. Бусад орнтой жишг юм бол. За тэгээд цаашлаа тэдний маань эдэлж байгаа эрх дарах бол бүр бараг хаач байхгүй бас эрх дарах болчиход байгаа. Зүгээр ингээ энгийн олон улсын мэдээнээс харахад ерөнхий сайд нь тий Google явж идэг. Уучлалгүйдэг, огцордог. Ёс зүй алдаа руу шууд өөрөө огцорчихдаг тий. Ингээд хүн чанартай хүнлэг байгаа байхгүй. Тэгэхээр манайх болохоор бүр хаалттаас нөгөө их тэнгэрийн аманд томчуул ингээ байрлцдаг. Тэгээ тэднэрт бидний ерөөсөө үг хурж болохгүй. Тэр битэл бид нар тэрийг шүүмжилж болохгүй. Тэр хүмүүсийг тий. Тэгээ цаашлаад их хурлын гишүүн ч гэсэндээ би гэд ингээд болцоод байдаг. Уг нь төлөөлөл болж очичоод би болцоод байдаг. Тэгээ энэ нэг одоо үнэхээр том махны машин ажиллаад системийн алдаа үүссэн энэ 36 жил ер нь таны одоо таамаглаж харж байгаагаар хизээ засагдах уу? Ямар нөхцөл засагдах уу? Юу бий болж ямар шалтгаан учир шалтгааныг олж иж энэ засагдах бол би сая үндсэн хуулийн манай оршилд бол иргэний нийгмийг цогцлон байгуулна гэдэг үгийг зүгээр нэг хэлээгүй. Өнөөдөр яагаад ингэтлээ одоо тэр эрх мэдлийн төлөө ингэж одоо өхөн хатан их хурлын гишүүн болох гэж ингэж зүтгэж ингэж байна вэ гэхээр цаана одоо нийгмийн төлөө тусдаа одоо тийм сайхан эрхэм зорилготой гэхээсээ илүү маш том эрх ашигын төлөө бялуу хуваалтанд оролцох гэсэн тийм сонирхол байгаад байгаа учраас
энэ их хурл руу тэмүүлж байгаа зүйл буюу төсвөөр дамжуулж тендерээр дамжуулж хөрөнгөжих маш богино хугацаанд асар их хөрөнгөжөөд тэгэл хідэн үеэр идэх хоолтой үлдлээ. За яах вэ тэгээд нэг 2 жил шоронд суусан л үз. Тий. Би 36 таа шүү дээ. Тэгэл 40-оос хойш дахиад би 50 жил тэгээд дараа нь 5 үеэр идэх хоолтой үлдэнэ гэсэн тийм сэтгэлгээ, тийм сэтгүү хэрв давмгаалж байгаа юм бол энэ их хурлын төлөөх тулаан, энэ их хурлын төлөөх тэмцэл гишүүн болох, сайд болох энэ бол хийцэх зогсохгүй шүү. Хичнээн бид нар сайхан гоё үндсэн хууль боловсруулаач нэмэргүй. Тэгэхээр энэ одоо хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулна гэдэг тэр үндсэн хуулийнхаа юм яаж байгуулах юм бэ гэхээр ерөөсөө л одоо тэр эрдэнэт хувьд очихол ёстой. Тэр уул уурхайн одоо энэ юм чинь нөгөө нийтийн өмчийн тэр хувьцаа эзэмшигчээрээ явах ёстой. Тэр бидний яриад байгаа тэр баялагын саннууд биднэрт нэг 2-3 жилд нэг удаа 1 сая төгрөг тараадаг биш. Бид нар жинхэнэ утгаараа хувьцаа эзэмшигч байх ёстой. Тэгээд ингээд нэг сонгуулиар нэг 100 мянган төгрөг тараачхаад тэгээд засгийн эрхэнд гараад тэгээд өөрсдөө бол асар их одоо ингээд тийм хөрөнгөцсөн ийм давхраа бий болж шүү дээ. Нам гэдэг давхраа бий болчихлоо шүү дээ. Энийг л одоо үгүй хийхин тулд ерөөсөө л хувийн хөвшил өөрөө маш хүчтэй байх хэрэгтэй. Гэтэл яг хувийн хвшлүүд одоо тэгээ төрийн хараанд байгаад баг одоо төрийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх чадахгүй эсвэл бол тэр болохойл уурт нь оролцохгүй бол хөгжиж чадахгүй л ийм л болчлоо л доо. Тэгээ энэ бол эцсийн бүлэгтээ ялцрал мөн үү? Дээд зэргийн ялцрал. Тэгээ одоо бид бол залуучууд одоо 126 болоод маш их хүлээлт бий болсон. Их юм өөрчлөгдөх баг. За яг нэг нам нь ялсан ч гэсэн хамтарсан одоо эвслийн засгийн газар байгуулагдаад энэ улс орныхаа болж бүтэхгүй одоо саяын тэр ялзралтын элементуудаа үгүй хийгээд байх юм бах гэтэл бол тэгсэнгүй. Тэгээ одоо энэ байдал чинь ингээл цаг хугацаа явах тусмал тэр ялзралтын юм нь одоо үндэс суурь улмал тавиад байна. Өөрөөр хэлбэл бид нар одоо 1000 тэмцэх гээд 1000 үгээ хэлэх гээд аль хэдийн өнгөрцөн байх магадлал өндөр байгаа даа тий. Тэгээ цаг хугацаа их харин байна. Гэхдээ засаг боломж бол байгаа. За тэгээд одоо хоёлаа нэгэнт энэ үндсэн хууль гэдэг энэ том сэдв рүү орсон юм чинь би бас нэг жирийн нэг асуулт асууё. Одоо би чинь 5 дахь ангийн хүүхд сонсон ч ойлгохоор ярих гэсэн юм зорилго өөртөө тавьсан. Артан бол хамгийн том хүчин зүйл байгаа. Гэхдээ энэ бол ерөөсөө огт амьдрал дээр ингэж бууж чадахгүй байгаагийн тод жишээ бид нэр ярихгүй байгаа үндсэн хуулиар шүүмжлэхгүй байгаа үндсэн хуулийг хэрэгжүүлж ашиглаж шийдвэр гаргаж байгаа үндсэн хуулийн цэцгийг бүр шүүж болохгүй болцсон. Цэц гэдэг 9 хүн бол бүр одоо ерөөсөө хамгийн тэнгэрт ойрхон хүмүүс тэднийг шүүж тэдний гаргасан шийдвэрийг хэн ч шүүх эрхгүй улсын хурлаарч оруулж болохгүй гэдэг ийм нэг жишг саяхны тэр болгон туяа улсын хурлд даргалсныхаа төлөө хүлээж байгаа хариуцлагаас харагдлаа л та. Тэгэд энэ мэт гажуудлууд ингээд яваад тахаар одоо энийг бол зөвөө гэд үзээд байгаа нэг хэсэг байна, буруу гэж үзээд байгаа нэг хэсэг байна шүү дээ. Миний хувьд бол шууд ингээд хэлэхэд гажуудл юм аа л гэж үзэж байгаа. Тэгээ тэрийн ч гэсэн сая олон улсын парламент дээр ингээд хилцүүлээ тэр намын чимэг улсын хурлын гишүүн бас хилцлээ. Одоо анхааралд нь төвд орууллаа гэж байгаа байхгүй юу. Ер нь уг нь сонгодог парламентод улсын хурлын дарга бол сая ардсан намынх нь төвшүүлээдсэн тэр онол байх хэрэгтэй юм шиг байна. Зөвхөн хурлыг удирдна адилхан улсын хурлын гишүүн. Гэтэл улсын хурлыг удирдсныхаа төлөө шийдвэр одоо тэр тэндээс гарсан шийдвэрийн өмнөөс тэрийг даргалсан дарга одоо бүр эх орноос урвсан ч үлээ яасан ч үлээ нэг айхтар хүн заалттай юм гэмт хэрэгтэн болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо дахиад энэ маш хүнд байл сонсогдож магадгүй сонсогчд маань арчлаас л ухраад л байна. Ийм жишээнүүд амьдралд их ойрхон болчиход байна л та. Тэгээ энэ нь болохоор тэр намын хагарал одоо би нэг үзий ядалт тэгээд явж авч нөгөө эрх мэдлийн одоо булаацалцсан байдал тий. Тэгээд түүнд нь үйлчилж байгаа хамгийн одоо шудраг байх хэвээр
хизээж ганхаж унж болохгүй шүүх засаглал одоо нэг юм холборомтгой сонин шийдвэрүүд гаргаад таа ч гэсэн түрүүн жишээнд хэлсэн шүү дээ. Одоо гаргасан шийдвэрийн үндсэн хуулийн цэцгүүчнг болгоцсон гэх жишээ. Ингээд нэг бидрийг хөл толгоогоо олж болохгүй л нэг юм юмруу түлхээд байна л та. Энэ дээр та. Ер нь бол би байн ягаад манай үндсэн хуулийг цоо шинээр дахин боловсруулах ёстой гэж үздэг вэ гэхээр ер нь бол манай энэ төрийн институтууд энэ жижигхэн үндэстэнд бол их томтцсон загвараар яваад байгаа. Одоо Америкийн нэгдсэн улс гэдэг ингээд одоо 350 сая хүн амтай үндсэн хуулийн шүүх гэж байхгүй шүү дээ. Дээд шүүх нь үндсэн хуулийн шүүхээ хийгээд явдаг. 9 гишүүнтэй. Гэтэл бол манайх ч одоо улсын дээд шүүх гэхэд хичнээн гишүүнтэй байна. Дээрэс нь үндсэн хуулийн цэцгээд ингээд жилдээ нэг 2-3 удаа хуралддаг 9 гишүүнтэй тусгай хангамжтай ийм том институт байх ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас жишээлбэл дор хаяал бид нар одоо нөгөө орчин цагт ер нь энэ засаглалын институтууд илүү одоо тийм efficient их тийм хэмнэлттэй маш их хэмнэлт ярьдаг. Хэмнэлттэй бөгөөд их эдийн засгийн үр ашигтай байх хэрэгтэй. Одоо манад бол энэ олон яамд байх ямар ч шаардлага байхгүй. Уг нь бол болдгсон бол нөгөө богтаант үеийн 5 яамтай 5 4 аймагтай ховдын хязгаартайгаа ингээд байж ах жишээтэй. Тэгэхээр энэ олон сумд гэлэнг чинь одоо сум болгон одоо орон нутгийн төсөв энэ гэдэг ч одоо бүр нэг талаасаа бол яг бас энэ асар уудам нутагт ингээд тэр газар нутгийн хоцрогдол хаягдал болох эрсдэл бий л дээ. Тэр энэ төр засгийнхаа бүтцийг өөрчлөх их тийм хэмнэлттэй мөртлөө одоо энэ төрийн 3 өндөрлөг гэнтэр гэж ярих чинь хүртэл буруу шүү. Тийм. Одоо их хурлын дарга чинь зүгээр хуралдаан даргалдаг гэж. Тийм. Хамгийн ахмад хүнж одоо хамгийн туршлагатай хүнж тэр хуралдааныг даргалчих болно. Эсвэл одоо юу гэдгийг нэг сайхан эмэгтэй хүнийг та ингээ хурал даргалцгаа. Эмэгтэй хүн бас нэг гаргалгаа төвчээр хүлээц юмд бас юм байж болно. Эсвэл одоо нэг сайхан ахмад хүнээ та ингээд хуралдаан даргалцгаа. Эсвэл маш энгийн байх гэдэг шүү дээ. Тийм их энгийн ерөөсө хуралдаан даргалагч гэдэг чинь энэ заавал нөгөө бид нар чинь нөгөө үндсэн хуулийнхаа 20 дугаар зүйл төрийн эрх барих дэд байгууллага учраас бид нар нэг том өндөрлөг нь юм шүү гэдэг ингээд өөрсдөө суулгаад тэгээд орой болгоод энэ шуудангийн тентэх гарцыг ингээд нөгөө машинуудаа явуулах гээд ингээд хитэн цагаар ногоон гэрэл настгүй шүү дээ яг үнэ. Миний офис тэнд байдаг учраас би бүр ингээд ажил гарах 7 цагийн үеиг гэтэл ерөөсө тэр чигээр ингээд явган хүний гэрлийн тохио ажиллагаа болчдөг байхгүй нөгөө машинуудаа татаад. Гэхдээ яах гэж байгаа тэр олон машин тэгж тавьчих чаах. Гото Шведийн ерөнхий сайд дугуйтай явж л байна. Манайх шиг ямар ч одоо алан хятах юм одоо Монголын нийгэмд байхгүй. Бид нар шиг одоо сайхан амгалан нэг тайвнаар 2 том хөршийн дунд сайхан амьдарч байгаа үндэстэй хаана байна? Манайх ч одоо ингээд маш олон хууль мэрэгжил эзэмсэн хуульчтай штэ. Гэтэл яг ингээд төрийн одоо саяны үндсэн хуулийг жишээлбэл төрийн бодлого дагалдах хуулиуд гэдэг яг их хурл хууль тогтоогчлоо. Гэхдээ яг нэг болохгүй байгаа юм яг энэ хуульчдын зүгээс дуурайд бас мэрэгжлийн яг сайхан зөв хуулиуд гардаг бол мөн сайхна тий. Тэг би бол манай хуульчдыг зүгээр юу гэж боддог вэ гэхээр нэг тийм зөвлөлтийн сургуультай тэгээд нөгөө дотоодод их төгссөн хуульчдын. Тэгэхээр бол жишээлбэл би нөгөө Сингапур улсад элчин сайдаар ажиллаж байхад бол Ли Куан Югийн хамгийн ихний реформ бол бүх шүүгчдээ англид сургасан шүү дээ. Бүр тэгж реформ хийсэн ба шүү тий. Одоо жишээлбэл шүүгч нараа бид нар ёс суртахуунтай авилгаас ангид байлгаж чадах юм бол энэ нийгэмд нөгөө justice те шудраг ёс яг тэр зарчмаа баримтлах төрийн түшээд бий болно гэдэг утгаар
авилгатай тэмцэх хамгийн ихний алхам бол бид нар шүүгчдээс эхлэх ёстой гэж. Тэгэхээр манай ингээд ерөнхийдөө ингээд хуульчдаа эргээд харах юм бол үндсэндээ ингээд нэг хамгийн сайн нэгтэл одоо мүйсийн за бид нарын үед бол нөгөө эрх хүүгийн их сургууль төгссөн хэдэн хуульч тэгэл одоо бол дандаа нөгөө мүйсийн хуулийн сургууль төгссөн хамгийн мундгууд нь шүү дээ. Гэтэл бол үндсэн хуулийг бол хуульчд боловсруулах биш. Үндсэн хуулийг бол улс төрчид боловсруулах хэрэгтэй. Яагаад гэвэл түрүүний нөгөө миний хэлдэг нөгөө хэрв ерөнхий сайд амьдралтай тий яг нөгөө улс төрийн амьдрал тохиолдсон хэрв ерөнхий сайдаа одоо түрүүн таач гэсэн хэл одоо манайх энэ 30 хэдэн жилд 30 хэдэн ерөнхий сайдын нүрийг үзлээ гэж тий. Тэгэхээр ийм тогтворгүй засагтай байгаад ах юм бол бид нар яавал одоо тогтвортой засагтай болох вэ гэд энэ нөгөө парламентын засаглалынхаа мөн чанар руу ороход бол бид нар үнэхээр одоо ирэх барих сөрөг хүчин гэдэг нь бол одоо шадо тийм ээ сүүдрийн засгийн газар гэдэг чинь би одоо чи ажиллаа хийж хахад сүүдэр мэд араас чинь дагаж чиний бүх юмыг чинь хянаж шүү гэсэн үг шүү дээ. Тийм учраас одоо жишээлбэл тийм их амьд механизм бий болох, амьд организм бий болох. Тэгээд энэ нь бол өөрсдөө нөгөө үгсэн хувилдаж нөгөө манайх ч нөгөө нам гэдгийг нөгөө сим хувилдаж нам яадаг хөвлөө гэж нэг тийм шогуг байдаг шээ. Яг тэрэн шиг тийм болохгүй тулд нам гэдэг чинь өөрөө амьд организм энэ чинь хөдөлгөөн байх ёстой. Энэ чинь нийгмийн стратууд, нийгмийн давхраанууд өнөөдөр багш нар юу бодож явдгийг, сурагчдын эцэг их юу бодож явдгийг, эмч нар юу бодож явдгийг, өвчтөн хүүхдүүд, ахмадууд, тэгээ одоо юу залуучууд энэ нийгмийн эрэлт хэрэгцээ одоо уурхаачд юу бодож явдгийг бүх энэ эрх ашгуудын аккумуляц төвлөрлийг бий болгоод тэр төвлөрлөөс нь бол балж бодлогоо боловсруулад тэр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд бид нар ямар механизмууд хэрэглэхийн гэдэг нь хууль нь болоод тэр хуулиа бүр ингээд судалгаа тэр хуулиа за энэ хуулийг гаргалаа энэ хуулийг гаргахад 100% жишээлбэл цагаан хууль гэж байхгүй шүү дээ. Дандаа одоо эерэг үйлчлдэг. Магадгүй одоо энэ хуулийг гаргаснаар бид нар татвар төлөгчдөд ийм дарамт ирэх юм байна. За тэгвэл татвар төлөгчдийн энэ дарамтыг бид нар бууруулахын тулд тэгвэл бид нар ямар зөөлрүүлэх юм энэ хуулинд оруулах вэ? За магадгүй тэгвэл бид нар нөгөө тийм амралт өгөх юм уу? 2 жилийн инкубацийн нөхцөл өгөх юм уу? За энэ үйлчлэгээ нь ингээд хөгжтөл тийм ээ одоо стартапуудыг нэг 5 жил татвараас чөлөөлөх юм. Энэ татвар 5 жил биш ээ 4.5 жилээр чөлөөлье. Ягаад гэвэл эдгээр чинь одоо стартапуудаас тэчнээ хувь нь 1 жилийн хугацаанд сайн компани болж хөгжиж чадахгүй. Амжихгүй эдгээр чинь. Нөгөө түрээсийн төлбөрдөө нөгөө юмдаа ингээм хамаг юм явчихдаг юм байна. Судалгаанууд. Тэгээд энэ лоббийн бүлгүүд нь яаж ажиллах вэ? Лоббийн бүлэг гэдэг нь бол улс төрчдөд авилга өгөх биш шүү дээ. Тэгээд бид нар аль болох одоо энэ нэг асар хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд энэ дэлхийн энэ хандлагыг алийг нь аваад монголжуулах уу? Бид нар монголжуулахтай их сайн шүү дээ. Тийм шүү дээ. Монгол хүн чинь тийм ээ. Монголчлах арга ухаан. Тэр арга ухаанаа ашиглаж хагаад тэгээд энэ хуулинтаа яаж хийх вэ? Тэгээд энэ хууль нь туршилтын хугацаагаар явах юм уу? Туршилтын хугацаанд ингээд яг явсан чинь энэ чинь нэр үнэхээр болохгүй юм байна. За тэгээд та бүхэн өнөөдрийн ярианаас ерөнхийдөө сайн хууль байсан ч те ямар нэгэн дүрм журм зөв одоо тогтсон байсан ч хүнд асуудал байгаа байна. Албан тушаалтанд асуудал байгаад байна гэдгийг л илүү гогцоодож гаргаж ирүүл гэж бодлоо. Түрүүн таныг нөгөө хуульчт маань одоо нэг боловсрал зэндаан одоо нэг тиймэрхүү штэ гэд хэллээ тий. За гэхдээ би бас сая зүгээр товчхондоо нэг эйгүү хэлсэн байж магадгүй зүгээр би нэг хүмүүсийн яриан дундаас сонсноо жишээ болгож хэлэх гэсэн. Өөрөөр хэлэх юм бол мойс төгссөн хуульчид нэг хэсэг зонхолж байсан бол одоо үед тэр чигтээ их засаг гэдэг сургуулийн төгсөгч нар манай хууль шүүхийн байгууллага прокурор хяналт цагдаа гэдэг энэ салбаруудаар ажиллаж байгаа юм байна л та.
Тэгэхээр бас бид нар их цөөхүүлээ. Тэгээд ингээд нэг хамаарл ихтэй. Тэгээ шудрах шүүхийг нэхэд идэг. Шүүх засаглал шудруу хаасаа гэдэг. Гэтэл бид нар ч нөгөө нэг танилын нүүр халуун гихчээр ингээд нэг буруу тишин залчвал энэ нэг юм буруу бодлого болчиход байгаа. Тэгэхээр энэ боловсрол олгох, хувийн хвшлийн хөгжил зэрэг дээр ч гэсэн анхаарал хандуулах ийм л учиртай юм байна гэдэг илүү тодорч байна. Ялангуяа хоёлаа одоо үндсэн хуулийн сэдвээр ярьсан дээр тэнд байгаа үг үсгийг шүүж суухаас илүүтэй улс төрийн соёл гэдэг юм. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч нь юу их юм заагаад өгсөн байна. Тэрнийхээ дагуу тэрнээс хайлахгүй ч гэдэг юм уу те. Илүү боловсронгуй болох ёстой, өөрчлөх ёстой гэдэг дээр бол санал нэгдсэн. Тэгээд арчлаас ухрахгүй энэ сайхан нийгмээ зөв замд нь оруулахад одоо хүн ёс суртахуун тэр хүний гаргах үнэлэмж гэдэг их чухал юм байна л гэдгийг л гаргаж ирвүдэ гэж бодлоо. Тий, би бүрэн санал нийлж байна. Монгол бол бид нар хэцүүгүүлээ. Одоо хүн гэдэг монгол хүн тийг тусмаа өөрөө их үнэт зүйл байх хэрэгтэй. Хүнээ зөв байршуулах, хүнээ зөв ашиглах тэр хүмүүсийнхаа одоо монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх гэдэг бол өөрөө асар их чухал зүйл. Хүнд хөрөнгө оруулалтын гэдэг шиг чухал юм бол байхгүй. Би одоо шинэ үе одоо Пепсиг сонгоно гэж 90-ад оны ихээр нэг хөөрхөн нийтлэл бичижсэн. Тэрэн шиг одоо шинэ үе хүний төлөө гэсэн ийм одоо улс төрийн системтай болох юмсан. Тэрэн шиг одоо зөвхөн одоо нэг юм намчид гэдэг юм хүн сүрэг битгий бий болоосаа хит одоо намчрахсан төрийн албан тушаалч гэсэн одоо өвч төчнөө сайхан чадaltaй хүмүүс бол нөгөө хүрээний гадуур орших явдал бол сүүлийн одоо 10 жил маш их ажиглагдлаа. Тэгэхээр энэ нийгэмдээ бид нар өнгөтэй өвдөлтөй бүхнээ одоо ашиглах тийм ээ зөв утгаар нь ашиглах. Ийм байх юм бол манай Монголын ирээдүй бол харагдаж байгаа. Гэхдээ засаж залруулах юм үнэхээр их байна. Энийхээ цаг алдах тусам бид нар улмал энэ хүндэрнэ. Тэгээд магадгүй одоо нөгөө буруу өрсөн энэ яг л мундаг одоо өндөр барилга барайл байна гэж бид нар бодоод байгаа. Гэтэл бол нөгөө буруу өргөцсөн, буруу тавилттай энэ барилга маань нэгэн өдөр нурах үедээ. Тэгээ нураад нөгөө арчлал гэдэг тэр их сайхан бидний одоо 30 хэдэн жил ургуулсан энэ мод маань үргдээд тэгээ өөрсдөө одоо тэрэндээ дарагдаад тэгээд бүр одоо тоталитар автократ ийм юм руу хальтраад орчих үедээ гэсэн боломжлол одоо ялангуяа энэ үндсэн хуультай холбоотой асуудлаас бол болж гарч ирж байна л та. Тэгэхээр бид нар энийг бол бүх нийтийн боловсрлоор бүх нийтийн энэ үндсэн хуулийн талаарх ойлголтоор тэгээд энэ төрийн ой санамж юун дээр бид нар алдж ирсэн. Энэ алдаан дээр бид нар яаж энийгээ засаж залруулж суралцсан. Засаж залруулах тэр арга зам нь бол битгий тийм хөндөр өртөгтэй байгаасай. Гэдэг ийм юм дээр бас одоо ирээдүйн болон одоогийн ус төрчин шийдвэр гаргагчд бол анхаарах ёстой л гэж боддог. За баярлалаа. За ингээд хоёлоо өнөөдрийн яриагаа өндөрлөе. Манай өнөөдрийн подкастт улс төр судлаач Дэлгэрмаа оролцож бидэнд үндсэн хуулийн одоо зүйл заалтууд, хэрэглээ, институт хоорондын зөрчил, за яавал илүү хурдан бид үр дүнд хүрч тийм ээ зөв зам руу орох вэ гэдэг ийм гарц гаргалгааны шийдлийн талаар бид хоёр ярилцлаа.